Жарахч. Эти санда. Эцээ Анталсан ч юм аа. Шон явчихсан. Бро энэ дээр тавьсан яг. Гон. Сайн. За тренд. За өөрөө чи одоо нодлон жилээс ахуулаад одоо шинэ Бортац замын машин өөрөө боцгосон тий бүтээсэн. За тэгээд ер нь өөрөө чи хувьд бас нөгөө зөвхөн Maxis брэнд гэхгүйгээр ер нь Бортац замын одоо олон уралдаанд орсон, олон өөр дугуй тавьж уралдсан. За тэгээд энэ дугуйны талаар нэг мэдээлэл өгөөч. Хамгийн анх 2015 онд Jimny одоо 3 дугаар энэ Jimny-гээр би хамгийн анх Monster трактор урд дугуй тавьж тухайд оролдож үзчихсэн. Monster трактор. Monster 80 тракторын урд дугуй тавьж хөдөө аж ахуйн дугуй гэсэн үг шүү дээ. Яг тэр үедээ бол үнэхээр 15 онд бол үнэхээр л тийм хөдөө аж ахуйн дугуй учраас амар явдаг байсан. Яг хурд мурдан дээрээ жоохон голоддог болохоос тэрний дараагаар яг нөгөө Оросын одоо Maxis-ийн одоо энэ уралдааны дугуйтай ер нь ойролцоо хийтэй Оросын дугуйнууд энэ төр байдаг. Тэднэр бол яг жингийн зүрх мөрөө их гардаг байсан болохоор машинд амар ачаал өгдөг жоохон хэцүү л байдаг. Тэгэл ер нь янз янзын дугуйнууд яг өмнө нь манайх Maxis-ийн уралдааны дугуй оруулж ирэхээс өмнө бол би тэрний дараа American Trace дугуй тэр одоо Bogger гэдэг нөгөө Silverstone-ы Bogger тэгэл яг Америкаас ирсэн Maxis-ийн дугуйнтрууд бол ерөнхийдөө хов хүмүүс ч гэсэн оруулж иж тавьдаг байсан л та. Тэгээ сая шинэ машин дээр болохоор би яг энэ 80-60 одоо манай би хамгийн дээдлийн хэмжээ боёо 40 инчийн дугуй тавьж оруулсан. Яг энэтэй уралтад бол үнэхээр өмнө нь би чинь тэгэл нөгөө 35 инч 38 инчтэй явдаг байсан болохоор тэгэл тэнхлэг доогоороо юм шүргчгөл яах вэ гээл тийм гүнзгий хөвөлчин жоохон тэгж явдаг байсан ч 40-тэй дээр бол үнэхээр тасархаал явчихвээ. Тэгээд 40-тэй Maxis тавиад саяны тэмцээнд одоо анх дөнгөж машинаа гээд одоо энэ машины маань сая 3 дахь тэмцээн. Тийм. Вазыг ороо 4 дахь тэмцээн болж байгаа юм байна л да. Шинэ машинаа бууж 17-т. 17-т тий. Саяны өвлийн тэмцээнд болохоор би зуны тэмцээнүүд болохоор зэрлэгт би 40 инчтэй 80-60 тавьж явсан. Юунд болохоор Эрдэнэтийн M1-ийн тэмцээнд болохоор бас 40-тэйгээ орж үзсэн. Саяны юм дээр эхний сая хамгийн сүүлийн тэмцээн дээр болохоор Мазала дээр Шонхор дээр болохоор би эхний 3 стейжтэй байсан л да. Эхний 7 хоногт бол би өөрийнхөө 80-60-ыг боёо 40 инчийг тавьж уралдаж байгаа. Дараагийн стейжүүд жоохон кросс маягийн болохоор нь 4-90-60 тавьж уралдсан. Тэгээд яг амжилт бол гайгүй бас гайгүй боломж 2 дугаар байр. Энэ машины маань угаасаа 3-4 дахь тэмцээн болохоор машинд одоо дасч бариад ерөнхийдөө их дажгүй лээ. Тэгээд одоо энэ уралдааны дугуйн дээр маань болохоор миний хүсэж идэх шаардлагуудыг бол бүрэн хангадаг. Би бол дугуйныхаа хийг 0.1 зуны тэмцээнүүдэд бол 0.1-ээр юм уу? Уртлаа 0.3-аар, хойдлоо 0.1-ээр шухуу хийлэл хөдөлдөг. Тэгээд өвлийн тэмцээн дээр болохоор би сая уртлаа 0.5-аар, хойдлоо 0.3-аар хийлж уралдсан байна. Тийм байхад бол яг тэгээд дугуйны хөлдөлмөл тэр тал дээр бол асуудал гардаг. Их хайтайгаан л байдаг. Замын хайлаа малаа элдэнсэн бол сая үсээгөө сайхан л авчиад ирсэн тий. Би бол одоо үзэгчийн өнцгөөс харахаар ер нь бол аюулгүй байдал тал нэг чухал юм удаа гэж хараад байдаг. Зарим одоо тэмцээн дээр бол бас хэцүү замаар гараад хэцүү стейж дээр одоо танаас бэлдсэн юм руу усан юм руу ороод явдаг шүү дээ. Тэр тал дээр одоо ер нь машин бүтээж байгаа, шинээр уралдаж байгаа залуу тамирчид мөн одоо машинаа солиод өөрөөр ухсарч байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэр талаас ер нь бол өөрөө юуг нь харж илүү аюулгүй байдлаа хамгаалж гэх юм уу те. Тэр талаас яаж харж уралддаг вэ? Яг мопын 4-ийн дагуу TR3 англи, Pro англи, TR2 англи гэдэг тэр ангиллууд дээр стандарт заасан байдаг. Тэрийг бол бүрэн хангаж ирнэ бол хийж ивэл зүгээр. Тэгээд мөн бас одоо нэг хэдий уралдаан тэмцээн шатаж байгаа ч гэсэн бас жоохон бибинтийг анхаарал сайн анхаарч хандуулахгүй бол бид нэг осмос татж байгаа үед ос чангарц юм үедүүд дээр хамаагүй хүн амт нь урдуур хоогоор хүүх тохиолдлууд их гардаг учраас тэгээд
Тэр тал дээр маш болгоомжтой байж ивэл зүгээрээ. Одоо манай моп одоо хит багтаа тамзын тэмцээн маань. Одоо нэг үе бодоо сүүлийн 4-5 жилээс хойш ер нь бол эрс амар хөгжиж байгаа. Одоо тэгээд бүр зориулаад хүмүүс бүр машина бүр шинээр бүх юмнуудыг нойлоос нь эхлээл одоо ямар мотор тавих уу, мотортой түүнийг хийх үү, тэгэл хороп ямар юу хийх үү гэл бүгдийг нь одоо хуучин бол тэгэл машины араам дээр тэгэл машины арьсан дээр ухсардаг байсан бол одоо бүх юм нойлоос эхэлдэг болоод байна л да манай. Тийм учраас нэг үе бол манай тэмцээн чанар их сайтай болдог. Гүйцэтгэл аюу сайтай. Одоо энэ жилийн зэрлэг дээр ихтэй яг GPS-ээр анх удаа оруулсан болохоор ганц нэг алдаа гарсан болохоос өмнөх жилүүдийн зэрлэг дээр бол өдрийн гараа нэг 60-70 машин хөдлөөд бүтэн тойрог хийдэг машинууд аюу цөөхөн байсан бол одоо харьцангуй ер нь дажгүй. Ер нь бүх тэмцээнүүд дээр гараагаа ер нь заавал гараа байраа ер нь хангалттай гүйцэд болчиход байна шүү. Тийм учраас машины ер нь бол чадал мадал ер нь хийцэл ерөнхийдөө нэг стандартаа хангаад их дажгүй болоод байгаа. Нөгөө талдаа бас одоо яг тамирч дээр ирж байгаа одоо янз янзын хэцүү асуудал байдаг. Тийм ч ганцаараа уралдаагүй багаан толны хүч багийн одоо хоорондын холбоо гэдэг юм байна. Тэгэл ер нь бол гараж одоо хуучин бол гаражаараа гэж ярьдаг гэсэн тийм. Гаражийн одоо ажиллагаа хамт олон үйл ажиллагаа чухал баха. Тэгээд өөрийн хүчийн хувьд бол одоо өөрийн шинж сурын төвийн механик тийм инженер тийм багийн одоо мэдээлэл хөрвөл одоо манай хамт олонны хувьд бол угаасаа манай Suzuki сур дээр ихэд л одоо надтай хамт одоо 10 гаруй жил ажилласан хүмүүс өсвөлээд хамгийн багадаа нэг 4 жил гарan ажиллаж байгаа улсуудаас тийм залуучууд л болцоо байна да. Тэгээ оюутан байхдаа тэгээд манай гараж дээр ич дадлаа энтер хийжсэн залуучууд ингээд манай дээр ирж инхэл зороо тэгээд хамт машин тэрэг өглөөнөөс орой хүртэл цуг хийлцэж барайл. Анхнаас нь бүх юмнуудыг цуг хийсэн болохоор хэнийг ч дагуулаа явсан, хаашаач дагуулаа явсан бүх юмыг мэддэг болохоор тэр надад давуу тал юм болоо да. Болно. Машина хэр удаан ухсарлаа гоо? Яг ухсрах явц бол тун гайгүй. Богинохон нэг сар гарны хугацаанд ерөнхийдөө энэ босгоод эхэлсэн. Маань нэг 3 жил чихотоор явах үедээ тэгэл яг шаардлагатай тоногийн бол хагас хол юм хомнууд ерөнхийдөө надад захиалаад баг багаар бэлдсээр хагаад бэлдэж боллоо гэсэн үедээ машина эхлээд 24 оны 4 сард эхлээл тэгээ нэг сар гарны дараа. Ер нь одоо ийм машин босгоход бол тэгэл мэдээж одоо деталь бүх деталь одоо ингээл яаж байгаа шүү дээ ухсарч байгаа шүү дээ. Тэгэхээр ч мэдээж олон жил зарцуулна. За тэгээд өөрөө чи хувьд бол ер нь одоо яг тулгамжсэн одоо инженерийн одоо мэдлэг ур чадвар талаасаа одоо өөрийнхөө ур чадвараа шинээр оруулсан юм даваас хэцүү байсан талууд тиймэрхүү юмнуудаа ярьж. За ерөнхийдөө яг хамгийн хүндрэлтэй юм бол ерөнхийдөө шууд нэг дор бөөнөр нь бүгдийг аваад хийхэд яг санхүү мөнгөний хувьд бол хүндрэлтэй байдаг учраас ерөнхийд нь баг багаар авч цуглуулах жишээний байж байгаа нэг дор эхэлж тэгээд хийвэл арай цаг хугацаа юм мөнгө төрийн чараа хэмнэлттэй байдаг. За яг машины хийцэл тал дээр бол яг хэцүү байдаг юмнууд бол яг үндсэн каркас тал дээрээ ороод ирэнгүүт ерөнхийдөө дотор шал бол жоохон төвхтэй байдаг юм бил яг энэ шалаа тий чимлүүр юм болоод ирэхээр тэр нь жоохон шалны битүүл гэнтэр болж байгаа төвхтэй. За ер нь салон гэхэд шүү дээ. Салонын тал дээрээ жоохон төвхтэй. За цахилгааны асуудлыг бол бас нэг би бараг 7 хоног шухуу гардаж хийсэн. Тэгээд цахилгаан талын юмнууд дээр жоохон бодлон гараад одоо цахилгааны жирсээс тэр энэ одоо усаар шавраар одоо ер нь бол их ус мусаар ороход бол тэрний талынх нь одоо маслах барих гэж юм байдаг үстэй тий. Тэр талын нууц дээр нь ерөнхийд нь бүх төрлийн бүх залгуурууд бүх төвжээ одоо бүх залгуурууд ер нь усны хамгаалалтай байдаг л да. Сүүлийн Японд ер нь тэр сайлныг эрзэнүүд хатсан бол хатснуудын солио залгууруудын бүгдийг шалбархаа молторхоо ямар ч юм байхгүй. Цахилгааны бол бүтэн дэлгэж чад бүх яг 0-оос нь эхнээс нь шинээр хийсэн болохоор энэ машиныхаа тэр ус шавранд би бол доголдно гэдэгт нэг санаа зовдгүй шүү дээ. Тэр нь бүрэн ихтгэлтэй байдаг. Тэр тал дээр бол би одоо нэлээд их гүнзгий усаар ер нь бол нэг хамрын давсан голоор хүртэл нэлээ за нэг
2 км хэрэтэ ерөнхийдөө гол сөрүүлж явуулж үтсэн. Тэр тал дээр бол ерөнхийдөө асуудал гараагүй. Тун багуу байгаа. Тийм чинь тэн дээр бол гайгүй бодолтой байна. Тэгээд баг хамт толноор ер нь нийлээл өгсөлсөн болохоор айгүй хурд өгсөлсөн гэдэг юм тийм. Тэрээс яг ганцаараа одоо гражаараа хийж байгаа нэг залуучууд байгаа шүү дээ. Тийм хүмүүс ганцаараа гар бие хийхээр ерөнхийдөө жоон төвхтэй л дөө. Яг ингээд хамт ярилцаад ингээд яг наанаа санаа хүн ч яг ганцаараа ингээд бүх юмнуудыг ингээд зураг хөрөг хараад хийхээр хүн өөрийнхөө өнцгөөс хараад эсрэг өнцгөөс ерөнхийдөө харах бас нэг хүн байв. Ерөнхий. Тийм ер нь алдаа. Баг хамт толон гэдэг юм шиг юм л гоё одоо шүү. За өөр яг одоо нэгд машина ингээд тайлбарлаж байгаа юм чи машин дээр одоо чи өөрийн нөгөө санаагаараа чимэглүүр юмнууд оруулсан гой санаанууд нь юу вэ? За яг тийм чимэглүүр яхаа одоо ч яг толгомдоод ирэхэд жоохон мартчихдаг юм байна. Тухайн үеийн юмнууд дээр ерөнхийдөө за энийг ингэж чи тэрийг тгийж чи гэсэн санаануудыг ерөнхийдөө хамт толноороо яриад тэгээд нэлээд бодож байгаа. За ингээ тгийгээд өмнө нь хоёрч машин хийж үзсэн. Би чинь нэг одоо Suzuki-гийн би Jimny-гээс өсвөлээд Vitara гэдэг одоо өвгөн загварын Vitara хүртэл ундаг байжгаад өвгөн загварын Vitara-г би 6 дугуйтай болгож амжсэн байхгүй 6 гарч 6. Яг тэн дээр бол жоохон тиймэрхүү янз юмнууд хийжсэн дуршлаг байсан болохоор энэ машин дээр тэгээд яг ийм одоо энэ Pro Angle машиныг ч гэсэн өмнө нэг удаа хийсэн болохоор дахин задлаад авах юм гайгүй болгосон. Тийм учраас арай хурдан хийсэн шүү. Тэгэхгүй яг нэг ингэж хийгээд дахиад ингээд шууд ингээд хийчих юм байнгут хийчээ дараа нь өөр юмнуудаа ухсраад ирэнгүүт яг тэр нь тэглээд ахарч байгаа төвхтэй. Тийм учраас анхаасан сайн бодож байна. Одоо энэ дэр би бол яг сайн мэдэхгүй л байна л да. Өөрөхдөө яг одоо ингээд хүмүүс чинь одоо ингээд шинээр ухсарч байгаа хүмүүс хэр олон байдгийг. Тэр бүгд л одоо шинээр ингээд одоо бүгдээрээ шинээр ерөнхийдөө ухсраад хэлчихлээ шүү дээ. Тэгээд мохтой бол одоо баг миний машин хамгийн том шахууд байгаад тах шүү байна. Миний хоёр тэнхлэгний хоорондох цай 2 м-ийн гэдэг гоё. Одоо манай мопын машин бол 2 эрттэй машин цөөхөн баха. Тэгэл одоо энэ бол цөөр яг одоо ер нь инженерийн өөрийнх нь мэйдл болно шүү дээ. Тий. Өмнөх миний машин чинь мопынх намайг чист арай л нүсэр машин ичшгээл зөндөөл тэгжээ. Одоо тэгээд яг өмнө нь би дандаа нөгөө 240-тэй. Миний машин аягүй богинохан байсан. За. Тэгээд мохын жил намайг чи одоо нэг шагаа шиг жижиг юмар дандаа уралдаад яаж тойроод байд ингээд би хуучин шар болгоны арсан дээр болдог байсан тэмцээн зэрлэгийг ер нь нэг 10 бүтэн тойроод ирэхэд нэг 15-аас 18 литр бензинээр тойрж ирдэг байсан. Тэгээ хүмүүс гайхдаг байсан. Яаж яваад байгаа хааш наа чи бүрүүс юм уу гэл. Манайхан чинь шар болгоны арсан тойрох гэж 100 литр бензин хэрэглэдэг байсан. Тэр нь ямар машины мотор дээр арам дээр яаж хийжсэн? Тэр бол үндсэндээ ерөөсөө тэр чигээрээ Suzuki мотор нь Suzuki-гийн G20 Jimny дээр хийсэн. Тийм. Тэгээ үндсэн гүйцэн болохоор 43-ын гүйцэн 3 дахь үеийн Jimny дээр ерөөдөө хийжсэн машины Jimny ер нь өөрөө хөнгөн тэгээ дугуй маань 35 та боогертай ерөнхийдөө бол асуудалгүй тавьдаг л байсан. Тэгээ одоо ч Pro Angle Jimny-гийн арамыг хоригдсон юм. Хориг. Тэр мөр асуудалгүй. Одоо нөгөө Modified төрөлгээд арамтай тэгсэн мөрт яг нэг машиныхын арамаар тэгээд үндсэн гүйцэв хаалгатай байх юм бол ерөнхийдөө Modified Angle-д Jimny бэлдээд орсон ч болно л та. Зөв. Ер нь бол төрөл ангиллаараа өөр юм байна тий. Pro дээр бол Jimny-гийн арам болохгүй. Pro-роо орыг бол өсөлтөөр олж болно. Зөвөр 40-тэй дугуйтаа тэгээд Pro Angle оруулснаа гэх юм бол шаардлагыг хангацсан байх юм бол тэгээд орчин. Газны шаардлага юмнууд тэгээд хангалттай. Pro-доо явсан ч болно. За одоо энэ бензин хэд хэр идэх вэ? За энэ одоо жоо идэж магадгүй шинжтэй юм шиг лээ. Би сая 100 хараад болдог Эрдэнтийн тэмцээн чи одоо 60 км GPS-ээр 60 мар хавцаа байлд одоо мартчихжээ. Тэгээд тэр чинь тэгэхэд би бараг 40-30 литр бензинээр торж ирсэн байл л шүү дээ. Тэгэхээр яг нөгөө машиныг бол хамаагүй яг бензин зарцуулалтын дээр бол өндөр шинжтэй. Гарч байгаа хүчин мэдээж өндөр тэгээ ангил нь дугуй ч гэсэн нөгөө яг эцсийн 40 инчийн дугуй гэдэг заасан хэмжээтэй болохоор ерөнхийдөө надад хангалттай байгаа юм л да. Тэгээд өмнөх машин богинохон дэндүү богинохон тийм байсан болохоор энэ удаа би жоо урт машин яадан хийж үзье. Тэгээ явандаа яг мотор дээр хөгжүүлэлт хийсэн ч гэсэн энэ 90 60 байна. Энэ 80 60. Энэ маань болохоор одоо энэ 80 60 маань болохоор
40 инч. Эн чинь болохоор 90-60. Миний одоо нөгөө нэг одоо нөгөө нэг богино займаа кросс маягийн уралдаанд орохоор бол би жижиг дугуй тавьж үзээд байгаа. Энэ дээр болохоор одоо зэрлэг том тэмцээнүүдтэй ерөнхийдөө бол ер нь замаас ашиглаад хоёр төрлийн дугуйны сонголтууд. Одоо нөгөө стейж олонтой тэмцээн дээр ч гэсэн очиод ер нь солиод амир юм бэл. Одоо тэгээд нөгөө манайх ч максис сарж байгаа болохоор дур мэдээлэлтэй дураараа л тавьж ин да. Одоо ингээд Баштад цомын холбооны тэмцээнүүд эхэлнэ. Тэгээ одоо шонхруудын цаг ирж байна. Харин тий одоо тэгэл бүр догтлол хаяа хөөрөл бүх хурдмаар хоёр шиг тий. Нэдмээ гасгаан хоёр тойрчод эргэж орж ирдэ авширх. Баштад цом чинь одоо ер нь сонирхол дээрээс нь ер нь бол одоо эдийн засгийн талаас зардал мөнгөс өндөртэй тий. Одоо та машинаар хэд өндөртэй байлгахаа тэгэл бид нар чинь одоо жишээлбэл байнгын шаварт оролцдог олс маань хэтэл ерөнхийдөө тэгэл 50 м нэг сая 500 мянга орчим. Багцааны үнэтэй яг хад нэг 2-3 тэмцээнд ороод ерөнхийдөө сольдог байх жишээнд. Тэгэл яг эрсдэл ихтэй л дээ. Тэгээд яг бас миний нэг үнцэг байгаа байхгүй яг зүгээр хувийн хвшил за тэгэл одоо ер нь бол тэмцээн уралдаан болж байгаа. Тэгээд энэ брэнд талаас харах юм бол бас ер нь бол бусад байгуулагч гэсэн бусад газрууд ч гэсэн одоо энэ тамирчтай бас дэмждэг байгаасаа ойлгодог байгаасаа гэдгийг хүсдэг юм л да. За баярлалаа. Сайхан ярилцлаа.